За сайн бацгаана уу бичлэг үзэгчдээ хүргэе. Энэ удаагийн бичлэгээр Skin Docs-ийн одоо бүтээгдэхүүний талаар та нартайгаа богинохоо мэдээлэл хуваалцъя гэж бодоод бичлэгээ эхлүүлж байна. За Skin Docs-ийн гол философи нь бол одоо сүүлд айгүйх яригдж байгаа cosmetic products гэдэг байгаа. За энэ болохоор зэрэг одоо ерөнхийдөө одоо шинэ философи гэх юм гоо сайханд юу гэж хэлэх юм бэ? Ойлголт гарч ирж байгаа. Уламжлалт гоо сайхны одоо бүтээгдэхүүний эсрэг тэрслэгч философи гэж хэлж болох байц. Уруу одоо ойлголттой. За үн гоёмсог савтай байх албагүй, үнэтэй байх албагүй. Гэхдээ үр дүн нь хэд дахин илүү байх боломжтой гэдэг юм гарч ирээд байгаа. За тэгэнгүүт энэ дээр бас нэг одоо юу нь болохоор зэрэг арьс бол туйлын гоо сайхан биш. Арьс чинь өөрөө олон давхархтай. Тийм олон бүтэцтэй хэрэгтэй учраас яг арьсны гүний одоо эсийн төвшөнд нь хурж үйлчлэх тийм бүтээгдэхүүнийг санал болгож байгаа компани бол Skin Docs компани байгаа. За тэгээд гоо сайхны уруу урламжлалт ойлголтын эсрэг тийм уруу ойлголтыг гаргаж ирж байгаа. За хуучин бид нар чинь нэг олон бүтээгдэхүүн хэрэглэе. Ампул, эссенц, ампул хэрэглүүл нөхцөлд багт нь эссенц хэрэглүүл чийгшүүлнэ. Серум хэрэглүүл арьс чангална, цайрна гээл. Тэгээд заавал шөнийн тос хэрэглэх ёстой, өдрийн тос хэрэглэх ёстой, нарны тос заавал хэрэглэх ёстой гэл. За дотроосоо коллаген уух ёстой, тийх ёстой гэл баахан лим хэрэглэдэг, баахан лимд мөнгөө зарцуулдаг байсан бол одоо ер нь их шаардлагагүй. За зөвхөн бүтээгдэхүүнээ зааврын дагуу хэрэгэл арсныхаа онцлогт тааруулаад бас зааврууд нь өөр байгаа. За тэгээд нөхөн сэргээх функционал бүтээгдэхүүн гэж яригдаад байгаа. Хялбар савлгаа, үр дүнд суурилсан найрлага гэж байгаа. Найрлага бол үнэхээр супер байдаг. Манайх химийн найрлага учраас нөгөө нөөцлөгч бойцоорог учраас хадгалагч хугацаа гэж юу нь бол байдгүй. Зүгээр стандартаар заасан хугацаа бол тавигддаг. Энэ өөрөө солонгосын гоо сайх одоо салбраас тэгж одоо цаанаас нь тэг шаарддаг. Заавал хугацаа тавих хэрэгтэй 3 жилийн хугацаа гэдэг. Тэм учраас хугацаа бол бичигдсэн байдаг. Гэхдээ хамгийн гол нь зөв хадгалах, зөв хэрэглэх хэрэгтэй. Харанхуй сэрүүн газар хадгална, ар үзүүлэхгүй, тагийг бүрэн таглана. Тэгээ харин халаах юм уу янз бүрийн байдалд оруулж жоох эсээд нөгөө нэг яг хими дийлэнхтэй нөгөө нэг эслэхээр эсгэж хийдэг учраас жоох эсчгээд идэг зарим серум маань. Тэгэхээр хадгалах нь аюул чухал, хугацаа бол нэг сонирн биш ээ. За тэгээд хуучин мейкапаар одоо бид нар чинь нөгөө гой будчил өөрийнхөө гой төрхийг бүтээдэг байсан бол одоо ерөнхийдөө их шаардлагагүй болсон. Хүмүүс тэр зүйлээс маш их ингэж холдож өөр одоо натурал зүйл рүү их шилждэг болсон. Тэгээд сүүлийн үед энэс болоо бас их янз бүрийн үнэртэй за тэгээд алкогол ихтэй бүтээгдэхүүн хэрэглэснээс болоод хашны гарчлууд за янз бүрийн гарчлууд бол маш ихсэн хордлого гарчлууд бол тийм учраас манай бүтээгдэхүүн алкоголын найрлагагүй за дээрэс нь үнэр байхгүй үнэхээр тэр нь бүр аюу тансаг тэг маш зөөлөн найрлагатай тэгсэн гэрнээ маш гоё үр дүнгуудыг гаргадаг арьсны эсийн төвшөнд хурцуулдаг. За бидний хувьд бол үрчлээ бол нэг асуудал биш. Дээрэс нь нөсөөж бас асуудал биш. Хамгийн гол асуудал эмзэг арьсан дээр жоохон хэцүү байдаг. За эмзэг арьсыг бол тусгай бүтээгдэхүүн яг зааврын дагуу хэрэглээд арьсныхаа нөхөнд үлжих хугацаанд нь сайхан сэргээж авдаг байгаа. Яг заавраар нь хэрэглээд. За богино хугацаанд одоо маш их хэмжээгээр хэрэглэх шаардлагатай байдаг. Ерөнхийдөө бол бид нар урд нь нөгөө нэг яг өнгөндөөл бүтээгдэхүүн хэрэглээд өнгөөл будаад арьсныхаа өнгийг будаад байдаг гэсэн бол одоо Skin Docs руу шилжснээр арьсныхаа гүн рүү чигшүүлэх шаардлагатай болдог учраас тусгай угаалт, тусгай бүтээгдэхүүнийг, тусгай одоо
арай зузаан хэрэглэх шаардлагатай байдаг. За тэгээд дээрэс нь одоо хэрэглэх тусам арсны өнгийг сэргээгээд арсны асуудлуудыг бага багаар шийдэж өгдөг. Тэр нь бүр гайхамшигтай. Одоо 3 жил орчим хэрэглэж байгаа нөхцөлд маань бараг 80 орчим хувь шийдэгч ч гэсэн дээрэс нь за үрчлээ олныг асуудал биш, нүсүү толовч бас асуудал биш. За эмжих миний арс нэлийн эмзэг батг гарах дуртай. Ерөөдөө юмд гарчлах их дуртай байсан бол тэр асуудал маань бүрэн намжсан байгаа. За тэгээд дээрэс нь болохоор зэрэг одоо хамгийн богино хугацаанд үр дүн гардаг ерөнхийдөө бол за зарим бүтээгдэхүүн чинь 6 сар мар хэрэгэлдэг гэдэг шүү дээ. Гэтэл манай дээр болохоор 7-оос 14 хоногт ч юм уу яг ихний үр дүнгууд бол гарч эхэлдэг. Үрчлээтэй, нүсөөтэй, өөр ямар хэсэн батхтай. За детокс явагдаж байгаа тэр арсны гүнээс нөгөө нэг бохирдол нь гадагшилж байгаа үед бол жоохон хугацаа ордог. Тэрэн дээр жоохон төвчээртэйгээр зааврын дагуу тохирсон бүтээгдэхүүнийг хэрэглэх шаардлагатай байдаг. За ер нь бол өдөр бүр 14-өөс 30 хоногийн турш яг зөв арчилгааг хийснээр үр дүн бол маш сайн мэдэгддэг гэж үздэг. За арсыг чигшүүлэх энэ одоо хөөс угаалт, лимф угаалт ерөнхийдөө угаалтаар зарим асуудлууд шийдэгдэж байгаа харагддаг. Нарийн үрчлээ, өсөө толов, за бага зэргийн чигшил дутагдсан тийм үрчлээнүүд байдаг. Тэр бол угаалтаар шийдэгддэг. За үүний дараагаар зөөлөн гуйжуулалт. За тэгээд эсийн түвшинд үйлчилдэг эсийн серум гэж яригадад байдаг хүмүүс. Тэр серум нь бол ойл серум байдаг. Булчин суллах массажтай серумаа хэрэгэлдэг. За тэгэнгүүт тэр серум болохоор зэрэг арсыг маш гоё чигшүүлж, зөөлрүүлж одоо гүн рүү нь очиж үйлчилдэг учраас серумыг дүрхээд 30 орчим минут болсны дараагаар ахиж дүрхээд за скул дизайн массаж хийж болно. Нэг бол гуаша массаж хийж болно. Нэг бол нүрийн яг хийж болно. За ингэнгүүт серум чинь мөн адил шингээд арсны чинь одоо асуудлыг шийдэж өгдөг байгаа. За манай дизайн массажийг хүмүүс болохоор зэрэг Японд бол ясны массаж гэж нэрлээд маш их өргөн одоо хэрэглэгддэм билээ. Хүмүүс их хийлэгдэг. Дээрэс нь бас чамгүй хөөрхөн төлбөртэй цагт одоо сургалтууд явагддаг. Бас нэлээд өндөр түнтэйгээр хийгддэм билээ. Тэгээ яг нөгөө гүний булчинд хүрч үйлчилдэг болохоор энэ өөрөө маш үр дүнтэй массаж байдаг. Жаахан өвдөлт мэдэрдэг гэмээр. За тэгээд үүний дараагаар за хэрэг дизайн массаж хийх боломжгүй бол гуаша массажийг бас хослуулж болно. За мөн адил нүрээ сайхан цэвэрлээд гуйжуулсныхаа дараагаар зөөлөн серумыг дүрхэж орхичгоо дахиад дараагийнхаа серум дээр массажаа гуашаага хийхэд болдог. За ингэснээр бас арсны өнгө сэргээд яг ижилхэн одоо арс чангарч өнгө нь гэрэлтэж эхэлдэг. За яг хийж явах явцтай амьсгалын дасгалтайгаа хослуулаад ирэхээр зэрэг маш гоё тайвширч нойр сайжирдаг шүү. За нүрийн ягтай хийсэн чалгаагүй маш гоё тайвширч сайжирдаг. За элдв гашилтай арсны асуудалтай хүмүүс байвал савнгаа маш сайн хэрэглэх хэрэгтэй. За хуухны асуудалтай бол мөн савнгаараа өсөө угаахад аюул сайн тайвшруулж за хааг болоод хуухан дээр гардаг янз бүрийн асуудлуудыг арилгаж өгдөг. Бүр энэ бол яг өөр дээр хэрэгэлсэн үр дүнгээ хэлж байгаа шүү. За үүний дараагаар болохоор зэрэг арсан дээр гарын дээр янз бүрийн тийм туралтууд гардаг. За тийм бол туралтаа гараа бас савнгаараа угаагаад үзээрэй. За үүний дараагаар болохоор зэрэг биеийн харалсан хэсгүүдэд бас угааж болдог. Энэ савнгаар бол сууг цавны хэсэг угаахаар төрсний дараа бол угаахад маш хурдан цайралт явагддаг. За энийг би бас нэлээдгүй хугацаанд ярьжсэн. Эмэгтэйчүүдийн янз бүрийн үнэртэй тийм цацлах савн хэрглэж яхаар зүгээр энэ савнгаараа дотор оруулахгүйгээр гадна угаалтыг хийгээрээ маш хөнгөн зөөлөн мэдрэмж авдаг. Ерөөсөө хуурайшдаггүй.
дотор угаалга хийхгүй шүү. За ийм байгаа. Ерөнхийдөө яг заавраар нь хэрэглээд ирэхээр зэрэг биш тий. Нэг 5-аас 10 насаар бол залуучсан харагддаг нь бол үнэн байгаа шүү. Илүү арьсчин ирүүл тийм толгор зөөлөн харагддаг. Тэгээ тийм нэг хуучин беби төрөх рүү айгүй буцдаг. Тэгэхээр заавраар нь хэрэглэх хэрэгтэй. Дээрэс нь скин доксыг хэрэглэж байгаа үед алчуур хэрэглэхгүй байвал их зүгээр. Борлон хэрэглээд за яг энэ бичлэгтээ гарч байгаа борлон их зүгээр байдаг. Солонгос борлон маш зөөлөн арсыг харьцаалгадаггүй. Монгол манайхны дийлэнхтэй нэг гаргадаг алдаа бол алчуур хэрэглэдэг. Дээрэс нь болохоор зэрэг алчуураараа үрж явдаг, арчиж одоо юм арчиж байгаа юм шиг тэгж нүрээ явахлаар аюу хэлбэр нь алдагдаж ардайдаг, хүчлээ маш хурдан үүсдэг, арсны чигшил ерөөсө байхгүй болчдөг. Тэгэхээр зэрэг хурдан ардаагаад нөхцөлд үүсээд за юм гарах шалтгаан бас болдог. Тийм болохоор зэрэг арсандаа болж өгвөл алчуур хэрэглэхгүй байвал зүгээр, хэрэглүүл нэг удаагаар хэрэглээд явуул их зүгээр шүү. Тэгээд дарж хэрэглээрэй. За үүний дараагаар чинь за манай бүтээгдэхүүн нөгөө урвуу юутай гэсэн шүү дээ. Тэгэхээр зэрэг хуучин бид нар нөгөө уламжлалт бүтээгдэхүүн дээр тоонроо хэрэглээд араас нь нөгөө нэг серум тэгэл тэжээлийн тос янз бүрийн юмнуудаа хэрэгэлдэг байсан бол манай дээр тэг шаардлагагүй. За одоо яг өөрийнхөө хэрэглэж байгаа юмнаас хэлэхдээ самгаараа угаалаа, гуйжуулах хэрэгтэй бол гуйжуулаад дээрэс нь за серум шууд хэрэглэж болдог. Серум шууд хэрэглээд тоонроо цацаад за ерөнхийдөө би аруулсын тонерыг маш сайн хэрэгэлдэг. Аруулсын серумнуудыг хэрэгэлдэг. За тэгэнгүүт шууд серумаа тэгээд тонерын 3 удаагийн 5 дамжтай цацаад гараа явчихдаг ер нь дэж байдаг. Хэрвээ тэгмээргүй бодмоор байвал нарны тусаа түрхээд араас нь BB крем нарны тустайгаа яг ичлэгийн хэмжээтэй маш бага ордог. Тэгж холиод арсандаа түрхээд гарахад болно. Шингээд ирэхээр маш гоё натурал хэрнээ гоё өөгөө тунгалаг харагддаг. За өөр чинь юу лээ? За өөр манай бүтээгдэхүүнийг хэрэглэж байгаа үед дээрэс нь бас юу яаж болохгүй шүү. Өөр янз бүрийн брэнд холж болдгоо. Янз бүрийн масаг, янз бүрийн газрын серум, ялангуяа үнэртэй тийм алкогольтой бүтээгдэхүүн хэрэглүүл уралд орох эсвэл юм гарах тийм магадлал маш өндөр байдаг учраас зөвхөн скин докс бол скин докс орны явуулаарай. Үр дүнг нь заавал мэдэрнэ. Энийг бол амлаж байна. Тэгээд яг зааврыг нь бол яг минутаа холбогдоод аваарай. Дээрэс нь болохоор зэрэг угаалт маш чухал гэдэг чисэн би угаалтыг хүмүүст аягүй сайн зааж өгдөг. Тэгэд яг энэ бичлэгэн дээр болохоор зэрэг бас угаалтыг нэлээд сайн удаанаар нэлээд дэлгэрэнгүй харуулсан байгаа шүү. За энд үргэж байгаа тас бол нөгөө алдарт уурагтай мооч чинь штэ. Арсыг уургаар тижээж яг тийм ботокс хийлгцэн гэж хэлж болох үз. Тийм маш гоё чанга тийм гөлгөр олгож өгдөг. За би энэ дээр бол нэлээд одоо массажлж хэрэглэж байгаа. Ер нь бол түрхээд орхиол явах хэрэгтэй. Айгуу зузаан түрхээд тэгээ шүн хончвол зүгээр. Өнөөдөр би гэрээсээ гарахгүй учраас тасоо түрхээд ингээд гэртээ байж болохоор зэрэг зүгээр байгаа. Тэгээд хориодоо нэмж түрхээд унтчих болно. Нэг бол угааж байгаа дахиад түрхээ унтсан ч болдог. Маш гоё арсны өнгийг сэргээж, цайруулах, чангалах үйлчилгээтэй. Зөвхний тас хэрэглээгүй 3 жил болж байна. Миний цавх унжаад ингээд нураад ороод ирсэн юм бэдгүү. Хүмүүс бүр яг зөвхний тас хэрэглэхгүй л болохгүй гэдэг байсан. Тэр ойлголтыг би бүр яг үндсээр нь өөрчилсөн байгаа шүү. Өөр дээрээ мэдрээд. Тэгээд нүүрний яв хийхдээ бас энэ тасаа хэрэглээд дүрхснийхаа дараагаар йога хийж болдог. Зөвхний тасгалууд дээр бас яг энэ тасаа дүрхсний дараагаар йога хийж болдог. За хүзүүндээ бас түрхэж болдог. Эмзэг арьстай бол бас анхаарай шүү. За миний